Сайн байцгаана өрхөн үзэгчдээ хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн топ мэдээ хөтөлбөрийг үзэж байна. Манай хөтөлбөрөөр та бүхэн өдөр бүр Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятад улсад болж буй чухал үйл явдлуудтай танилцдаг. Харин 7 хоногийн эцэст бид онцлог сурвалжлагуудыг багцлан хүргэдэг уламжлалтай. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээг толилуулъя. Хамтдаа эхэлцгээе. Олон сая хүний сэтгэл зүрхийг булаасан клип нийслэлийн студид биш, харин Бурайдын залуусын авьяасаар бүтсэн гэвэл та итгэх үү? Башкир Эйола хамтлагийн Хомай дууны клипний ард Бурайд уран бүтээлч багийн уран сэтгэмж байсан байна. Хит болсон дууны клип хэрхэн бүтсэн тухай дараах сурвалжлагаас хүлээн авна уу? Дэлхийн хит парадыг хэдийн байлдан дагуулсан Башкирийн Хомай хэмээх дууг сонсоогүй хүн үлдээгүй болов уу? Гэхдээ энэ дууны клипийг Бурайд залуус бүтээсэн гэдгийг цөөн хүн л мэддэг. Энэхүү сая хандлт авсан өрмөс бүтээлийн найруулагчаар үр байгалын хязгаараас Баяр Барадиев ажилласан бол зураглаачаар Улаанбаатар хотоос Никита Буланов оролцжээ. Би түнд энэ бол амьд камер хэрэгтэй төсөл. Чи гайхалтай камертай шүү дээ. Чин тал дээр шилдэгүүдийн нэг нь гэж хэлсэн. Никитагийн ур чадвар үнэхээр хэрэг болсон. Тэр бол аяллаа нөхцөлд стресстэй үед ажиллаж чаддаг зураглаач. Яг л National Geographic-ийн зураглаач шиг маш ирч хүчтэй. Клипний зураг авалт Башкирстанд явагдчихэ. Залуус маш богино хугацаанд амжуулсан гэлээ. Ажин түүчин сайхан амьдарч байсан чинь нэг л өдөр Баяр Барадиев бичиж байна шүү. Алив ёо, клипний зураг аваад ирээ. Хиний клип гэдгийг мэдээд ёстой гайхалтай мэдрэмж авсан. Баяр намайг дуудаад би бусдыг нь дуудаад бага бүрдүүлсэн. Бүгд Улаанбаатарын залуус. 4 минутын клипт Башкир хамтлагийнхан үндэсний хувцастайгаа ардын хөгжмөөр тоглож буй дүрслэлүүд оржээ. Би энэ клипний графикийг хийсэн. Далавчтай морь аянг цахилгаантай борооны үйл байх ёстой учраас би бүгдийг хийж өгсөн. Рилс нь алдаршаад ирэхэд би энэ цуудаа дууны YouTube хувилбарыг нь хийнэ гэж төсөөлөж өгье. Клипт Башкирстаны гайхалтай байгаль орчин дүрслэгдсэн бөгөөд Бурайдын багийнхан Башкир ард түмний найрсаг занг онцолж байна. Башкирийн ард түмэн тэр хамтлаг үнэхээр гайхалтай, энгийн сайхан хүмүүс. Биднийг халуун дотноор ухтаж бүхнийг зохион байгуулсан. Башкир тусдаан даяараа бидний дэмжээгүй бол энэ клип бүтэх боломжгүй байлаа. Мария Латышева, Гамбо Дамбиев, новости дня. Морь бол зүгээр нэг адуус биш. Үнэн ч нөхөр эмчч байж чадна. Бурайд ард түмэн эртнээс адууг хүндлэн дээдэлж ирсэн. Энд ипотерапи буюу эмчилгээний зорилгоор морь унах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралыг өөрчилж байна. Эдгэж буй хүүхдүүдийн түүхийг хүлээн авч үзцгээе. Диана Батуева 2 дахь жилдээ морь спорт буюу адаптив морь спортоор хичээлж байгаа бөгөөд энэ жил анх удаа тэмцээнд оролцож байна. Ээж аав нь дэмжиж баяртайгаар бэлтгэлд нь хүргэж өгдөгөө. Бүх юм нь мэрэгжлийн хэмжээнд тэрэнч мундаг өндөр зэрэглэлийн зэмсэг хэрэгсэл сайтай зааварлагчид нь ч бэлтгэлтэй жил болгон өсөн дэвжиж хөгжиж байна. каждый год в оздоровительном Жил бүр эмчилгээний морин төвд 100-аас 150 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагддаг. Энэхүү сургалтанд тэдний бие махбод болон сэтгэл санааны байдлыг сайжруулдаг байна. физическое и эмоциональное состояние.
Би энд ирэх дуртай. Охин маань өөрөө хүсч ирдэг юм. Цагаагаар ямарч байсан ирдэг дээ. Ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэж байна уу? Морь унулгын эмчилгээнд хамрагдаад хүүхдэд ямар өөрчлөлт гарч байна? Нин төрөнд хүүхдийн ааш зан төлөв сайжирдаг. Хөөрөг хөдөлгөөнтэй хүүхэд тайван болдог. Хоёрт хүүхэд ядаж л баруун зүнэ мэддэг болж байгаа юм. Тусдаа энэ жил тэтгэлгийн хэрэгтэй болсноор шин тоног төхөөрөмж хамгаалтын хэрэгслүүд авсан бөгөөд мордын тоогооч нэмэгдүүлжээ. Бас нэгэн сайхан амтан иржээ. Нэр нь Амур. 6 настай. Арлуувын гаралтай. Хизэнээс Амур хүүхдүүдийг баярлуулж эхлэх бай. Баярлуулаад эхэлсэн. Бид арай туршлагатай адуучдыг мордуулдаг юм. Ойд, хээр талд болон стрессийг хэрхэн даван туулж байгааг нь одоохондоо шалгаж байна. Баг багаар туршлагатай хүүхдүүдийг мордуулаад эхэлсэн. Хүүхдүүд тун итгэлтэй заалж байна л шүү. Их тайван нөхөр байгаа юм. Тэтгэлгийн хүрээнд багийн гишүүд мэрэгжил дээшлүүлж морин эмчилгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байна. Ингэснээр сургалтыг илүү өндөр түвшинд явуулах боломжтой болсон байна. Бид аль хэдийн 400 гаруй удаагийн ипотерапи эмчилгээ, морин спорт, морин дасгал сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд явуулаад байна. Мөн бид хүүхдүүдийг морин спортын наадамд бэлдсэн. Энэ зундаа нүүдэлчин нэртэй инклюзив өдөр өнжүүлэх морин туслан зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн үндсэн ипотерапийн сургалтуудаа үргэлжлүүлнэ. Нийтдээ 25 хүүхдийг тэмцээнд бэлдсэн бол шилдэгүүдэд шагнал бэлэг гардуулсан бөгөөд зочдод зориулсан концертын хөтөлбөрөөр баярлуулжээ. Валентина Цыбикова, Артем Буинов, Новости дня. Эртний Орос бичээчийн дүрд хуурч үзэх үү? Эсвэл хонх дийлдэж бүслүүр сүлжгийг сурах уу? Эдгээр сонирхолтой хичээлүүдийг өнөөдөр эрхүүчүүдэд санал болголоо. Бичиг үсэг үүссэн түүхийг сэргээн сануулах энэхүү баярыг Кирилл Мефодий хоёрт зориулдаг уламжлалтай. Энэхүү наадам хэрхэн олныг анхаарлыг татсан тухай сонирхцгоё. Дивааж надад хэрэггүй. Эх орныг минь өгөөд аль. Ийм мөрүүдээр мужийн хэмжээнд зохиогдсон славян бичиг үсэг соёлын өдөр наадам нээлттэй хийлээ. Энэ бол манай орны ард түмнийг нэгтгэдэг үйл ажиллагааны нэг юм. Эрхүү мужийн ардын уран бүтээлийн ордон 8 жилийн туршууг наадмыг уламжлал болон зохион байгуулж байна. Энэ наадам нь түүх, уламжлал болон бүтээлч байдлыг нэгтгэдэг. Энэ жил бид шинэлэг зүйлс санал болгож байна. Тухайлбал эрхүү хотын оршин суугчид болон зочдод зориулсан шинэ төрлийн мастер классууд, интерактив болон соён гээгүүрлэх хөтөлбөрүүд бий. Мастер классууд нь үнэхээр сонирхолтой. Зөвхөн орон нутгийн иргэд төдийгүй өөр соёлын төлөөлөгчдөд ч нээлттэй юм. Та Кирилл бичгийн уран бичлэгийг сүлжмэл, урлал, шавар бааран урлал зэрэгт оролцож болно. Хамгийн их сонирхол татсан газар бол хонхны талбай. Энд хүмүүс өөрсдөө хонх зохиож үзэх боломжтой. Бид 3 дахь удаагаар славян бичиг үсэг соёлын өдрүүдэд зориулсан энэ арга хэмжээнд оролцож байна. Миний хувьд энэ маш чухал юм аа. Учир нь би уламжлалт Орос соёлыг төлөөлж байна. Оросын хонхны соёл бол мянганы түүхтэй. Орос орон Христ шашинд орсон даруйд л хонх зохиогч мэргэжил бий болсон. Энэ бол хамгийн эртний мэргэжлүүдийн нэг юм. Наадмын талбайн уудамд зөвхөн хонхны дуд цуурайтай зогсохгүй. Ардын уран бүтээлч хамтлагуудын тоглолтууд ч өрнөж байгаа юм. Уран бүтээл нь Орос хүмүүс соёлоо хэрхэн өргөн дэлгэр, урам зоригоор тэмдэглэгийг тодтогхон харуулж байлаа. Монгол, Орос, Хятад хүүхдүүд урлагаар дамжуулан инх тайван ялалт ойлголцтын тухай өгүүлж байна. Читад нэгдсэн олон улсын хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд 300 гаруй зураг дэлгэгдэж, улс орнуудын ирээдүй болсон хүүхдүүдийн сэтгэлгээ, төсөөлөл, найрамдлыг харуулж байна. Хамтдаа энэхүү мэдээг үзье.
График зураг, силбэр, барельеф, эсгийн урлал, изониттэй витраж, жуут утсаар хийсэн уран сүлжмэл, нэхмэл аппликац, бүр шатаах урлалж багтсан бүтээлүүд. Чита хотын хүүхдүүдийн дүрслэх урлагийн сургуульд үндэстэн соёлын хөршүүд Чита ба Түнш хотууд нэртэй олон улсын хүүхдийн бүтээлээ үзэсгэлэн нэгтлээ. Уралдаанд Читагийн 300 гаруй хүүхдийн бүтээл мөн Монгол, Хятадын 70 гаруй бүтээл ирсэн. Үзэсгэлэн эх орны дайны ялалт мөн Орос, Хятад, Монгол 3 орныг холбосон нөхөрлөлийн сэдвүүд зориулагдсан. Шүүгчид бүтээлийг сэдвийн илэрхийлэл, санааны өвөрмөц байдал, мөн гүйцэтгэлийн хүнд хэцүү байдал зэрэг 3 шалгуураар үнэлжээ. Орос хүүхдүүдийн бүтээлийг баг зэрэг илүү нарийн шүүсэн. Тэд дайны талаар, дэлхийн 2 дугаар дайны талаар хэр мэддэг вэ гэдгийг харгалтсан. Харин Монгол, Хятадын хүүхдүүдийн бүтээлээс илүү тайван сэтгэл хандлага, найрамдлыг мэдрэхийг хүссэн. 3 орны найрамдлыг тусгасан бол бид илүү өндөр үнэлгээ авна. Үзэсгэлэнгийн нээлтэд Бээжин хайлаар чой болсон Хинганы аймгийн төлөөлөгчдийг ухтаа авсан бөгөөд Атрада жишээ хамтлаг айдуугаар өглөө. Энэхүү олон улсын үзэсгэлэн Чита хотод 3 дахь зохион байгуулагдаж байна. Бид ялалтын 80 жилийн аг тохиолдуулан өмнө нь зогссон энэ үзэсгэлэнгээс сэргээж бүр өргөтгөн зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү санаа анх 2019 онд төрсөн ч цар тахлын улмаас төр завсарласан. Харин энэ жил бид Түнш хотуудтай хамтрах санал тавьж тэд дуртай яаж зөвшөөрсөн. Монгол Хятадаас ирсэн зочид Чита хотын иргэдэд хотын баярын мэнд хүргэлээ. Тэгээд одоо өнөөдрийн Чататын Чой болсон хотын иргэдийн өмнөөс Чита хотын баярын өдрийн мэндийг хүргье. 50 мянган хүн та бүхэнтэй Чита хотын баярыг тэмдэглэж байна. 50 000 людей то же самое празднуют вместе с вами. Оролцогчдод хөш орнуудын харилцаа холбоо маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж, Орос, Монгол, Хятадын найрамдал ирээдүйд ч үргэлжлээсэй хэмээн хүслээ. Энэ зөвхөн хүүхдүүдийн бүтээлүүдийг харуулаад зогсохгүй. Оростой тогтоосон 3 орны нөхөрлөл тодорхой харагдж байна. Ийм найрамдал үеэс үед уламжлагдасай гэж хүсэж байна. Төлөөлөгчдөд диплом мөн шагналт байрацсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Чита зохион байгуулж байгаа олон улсын хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн Түнш хотуудын хамтарсан цор ганц арга хэмжээ биш юм. Манай сурагч хүүхдүүдийн бүтээлүүд жил бүр Бээжин рүү явж Хятадын бүр дэлхийн хэмжээний үзэсгэлэнд амжилттай оролцдог. Олон шагнал авдаг шүү. Энэ бол харилцан соёлын солилцоо юм. Бидний бүтээлүүд Хятадд, тэдний бүтээлүүд Читад тавигддаг. Урлагаараа харилцан гайхшруулдаг. Үзэсгэлэнгээс гадна 2 орны багш нар харилцан мастер класс зохион байгуулдаг уламжлалтай. Читагийн багш нар Хятадд хичээл заадаг, харин Тэнтгийн багш нар манайд ирдэг юм. Бид бие биенээсээ зөвхөн сайн зүйлийг нь суралцдаг. Хятадын зураачдын техник сонирхолтой. Урлагийг хэрхэн хүлээж авдгийг ойлгоход тус болдог. Мөн Хятад зураачид бидний арга барилыг сонирхдог. Плакат, бичгийн уран зохиомж, сэдвчилсэн зураг, график, баримл, барельеф, бүтээл болгон цаг гарган харж сэтгэлийн гүнээс мэдрэх боломжтой. Бүтээл бүр ондоож тэднийг нэгтгэж байгаа зүйл бол түүхэн ой санамж, ард түмнүүдийн найрамдлыг хадгалах гэсэн чин хүсэл юм. Аврал ирсэн амь насыг аврахтаа талархал нэгтэггүй. Харин ч хариуцсан ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэдэг ачтангууд юм. Якутийн онцгой байдлын агаарын түргэн цэцлэмжийн баг өдөр бүр хамгийн аслагдсан нутгуудаар зочилж олон хүний амь насыг аварч байна. Хүнд өвчин, төрхийн хүндрэл, гэмтэл осол энэ бүхэнд тэд цаг алдалгүй хурч очдог. Ямар ажил байдаг тухай дотроос нь санахарцгаая. Нислэгийн өмнөх шалгалт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хянаад нислэг эхэлж болно. Энэ удаа дуудлага Тампонскийн дүүргийн Жепарик хай тосгоноос иржээ. 61 настай якут эмэгтэй 2 дахь харгалт өгсөн байж болзошгүй байна. Тосгоны эмчнэр нислэг тэрэгний баг ирэхээс өмнө чадах бүхнийг хийж яаралтай тээвэрлүүлэх хүсэлт илгээжээ. Олон тус залгасаа. Явах аргагүй шүү дээ. Нислэг тэргэл аварна. Захиалаад цаг л хүлээлээ. Нисэд ирсэн.
Тогтворжуулсны дараа өвчтөнг дүүргийн төв рүү тээвэрлэнэ. Жибарики хаягаас Хандига хүртэл машинаар явхад бараг 3 цаг шаардагдана. Гэвч цаг алдах эрх үгүй. Алдсан минут бүр хүний амьтад үйцэн. Ийм онцтой өвчтөн дэмжлэгийг аль болох эрт эхлүүлэх шаардлагатай байдаг. Нислэгийг голчлон нисдэг тэргээр хийдэг онгоцонд хүчил төрөөгч, амьсгалын аппарат, зүрхний хяналтын төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх зүйл бий. Өөрөөр хэлбэл хамгийн хүнд өвчтөнд ч газар дээр нь тусламж үзүүлэх боломжтой. 10 минутын нислэгийн дараа Хандига хотод түргэн тусламжийнхаа өвчтөн хүлээн авахд бэлэн мөн Якутск руу тээвэрлэх ёстой өөр нэг өвчтөн шилжүүлэхэд ч бэлэн болжээ. Зүрхний шигдээс ослоос үүссэн гэмтэл хүндрэлтэй төрөлт. Энэ тохиолдолд агаарын түргэн тусламж яаралтай тусламж үзүүлдэг. Өнөөдрийн багт эмч болон мэдээ алдуулагч эмч Василий Заравняев багтжээ. Тэр энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Би энэ ажилдаа хайртай. Хийсэн ажлын чанар шууд харагдана. Эмчлэгдсэн өвчтөн гэдэг чинь амжилт өөрөө байхгүй юу? Нислэгийн үеэр Уст-Алданский дүүргийн Борогонци тосгоноос шин дуудлага ирлээ. Жирэмсэн эмэгтэй амьсгал зүрхний үзүүлэлтийг шалгасны дараа нисдэг тэрэг Якутск руу чиглэлээ. Бараг 6 цагийн дараа нисдэг тэрэг дахин газар дах бөгөөд яаралтай түргэн тусламжийн машин дохиогоо орлуулсаар RB2 эмнэлэг рүү хөдлөнө. Одоогийн байдлаар гамшигын ангаах ухааны төвд 100 гаруй ажилтан ажиллаж байна. Тэдний нэг нь явуулын бригад эмч Игор Белников юм. Би эхлээд багада нисгэгч болохыг хүсдэг байсан. Гадаа тоглож байхдаа нисдэг тэрэг нисж байгааг хараад л зогсдог байсан. Тэгээд л нисдэг тэрэг мөрөөдж эхэлсэн. Дараа нь ангаах ухаантай амьдралаа олгосон доо. Давхар битэй Валентина Литкинийг перинатал төв рүү хүргэлээ. Би 36-7 хоногтой. Тонус өгөөд өнөөдөр хандсан чинь аваад ирлээ. Нислэг болгон амьдралын төлөөх боломж юм. Жилд 2600 удаа ийм нислэг хийгддэг ба ойролцоогоор 3000 орчим өвчтөнд тусламж үзүүлдэг гэсэн үг юм. Халимгийн уудам тал нутгийн хүмүүр их болсон байгаль ариун булаг шандад хүндлэлтэй ханддаг. Аршаан булагийнх онгодтой аршаан булагт нийтээрээ цэвэрлэгээ хийж байгалаа хамгаалахын зэрэгцээ түүх уламжлалаа хүүхэд залууст өвлүүлж үлдээдэг юм. Экологи соёлыг хэрхэн холбосныг дараах сурвалжлагаас үзнэ үү. Халимгчуудын ариун газар гэгддэг аршаан булгийн орчмыг цэвэрлэх их цэвэрлэгэнд элдээ оршин суугчид, сайн дурынхан оюутнууд сурагчид болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл нэгдлээ. Хээрийн үзэсгэлэнт буланд орших аршаан булг нь нутгийн иргэдэд онцгой ач холбогдолтой бөгөөд халимг ардын соёл, сүсэг бишрлийн нэгэн чухал хэсэг юм. Их булг нь эмчилгээний ач тустай хэмээн үнэлэгддэг бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэгддэг. Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү арга хэмжээнд зөвхөн экологийн асуудалд анхаарал хандуулах бүс нутгийн өвөрмөц онцлог, соёлын өв уламжлалыг илэрхийлэх зорилготой ажээ. Энэ удаагийн их цэвэрлэгээний онцлог нь манай орны олон үндэстнээс бүрдсэн. Газар бүрт өөр өөрийн өнгө төрх, өв уламжлал байдаг. Манай зорилго зөвхөн цэвэрлэх биш, харин бүс нутгуудын сэтгэлийн дотоод үнэт зүйл, соёлын кодыг ил гаргах явдал. Халимг орон бол уламжлалаар баялаг гэдгээрээ бахархалтай. Компас халимгийг сонгосон тун таатай хэрэг. Бид өнгөрснөө үндэтгэж чаддаг, байглаа хайрлаж, гой сайхнаар цэвэрлдэг ард түмэн гэдгийг харууллаа. Бидний нутаг үнэхээр цэвэрхэн үзэсгэлэнтэй шүү. Цэвэрлэгээний явцад оролцогчид энэхүү булгийн халимгчуудын амьдрал эзлэх байр суурь, түүх, домгуудын талаар ярьж байлаа. Зохион байгуулагчид энэхүүс нь ажиллахан сайхан уламжлал болон үлдэж, зөвхөн экологийн нөхцөл байдлыг сайжруулах зогсохгүй, үе үеийн хүмүүсийн холбоог баттгаж, соёлын өвийг хадгалах, байгальд хүндэтгэлтэй хандах сэтгэлгээ төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах хэмээн найдаж байна. Оюутнууд өсвөр үеийнхэнд өөрийн нутгаа хамгаалах ямар чухал болохыг ойлгуулах нь маш чухал. Хаанч хог хийж болохгүй. Энэ арга хэмжээ маа тал нутгийн хувьд үнэхээр ач холбогдолтой. Хээр тал бол халимгийн нүүр царай. Бид түүндээ анхаарал халамж тавих ёстой. Би энэ үйл ажиллагаа байгаль орчныг цэвэр байлгахад үнэхээр хэрэгтэй гэж бодож байна.
Арслан зааны соёоны гоёл чимэглэлээс дрон хүртэл Хятадын Харбин хотод Орос үйлдвэрлэв нэртэй нүсэр үзэсгэлэн худалдаа болж байна. 50 бүс нутгийн бүтээгдэхүүн инновац боловсрал олгох тоглоом амттан танилцуулж байгаа тус арга хэмжээг Хятад хэрэглэгчид тун сонирхож ирсэн байна. Арилжаанаас илүү харилцан ойлголцол, хамтын ажиллагаа гэж хэлж болох энэхүү үзэсгэлэн онцолж байна. Харбины олон улсын үзэсгэлэнгийн төвийн А павильон зочдыг Сибирийн өвсний анхлан үнэр, тайгын жимсний амт, ардын дуугаар өгтөж байна. Энэ бол Оросд үйлдвэрлэв үзэсгэлэн юм. Энэ жил 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа ч анх удаа ийм өргөн сар хүрээтэй болж байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 17-нд Харбины 34 дахь удаагийн олон улсын худалдаа эдийн засгийн яармаг эхэлсэн өдөр аль бие усаар нээлттэй хийлээ. Нээлтийн үеэр Москва Харбины хооронд телемос зохион байгуулагдаж, Оросын экспортын төвийн ерөнхий захирал Вероника Никишин, Орос улсын улсын шадар сайд Дмитрий Чернишенконоор оролцсон юм. Онлайн болон офлайн хэлбэрийн яармаг зэрэг явагдаж байгаа нь үзэгчдийн хүртээмжийг эрсд хэлж байна. Павильонд Оросын 50 бүс нутгийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн бөгөөд тус бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг. Жишээ нь Москва орчмын яс хэлбэрийн үйлдвэр мөсдөлгийн үеийн мөнх зэвдгээс олборлсон Арслан зааны соёогоор хийсэн гоёл чимэглэлүүдэд танилцуулжээ. Манай бүтээгдэхүүнүүд онцгой материалтай, дахин давтагдчихгүй. Өмнө нь бид Хятад түүхийн эд экспортлдог байсан бол одоо бэлэн бүтээгдэхүүн гаргаж байна. Харбин дохин компанич байгуулсан. Азад орнын бүс нутгаас оролцогчид энэ жил онцгой идэвхтэй байна. Хабаровск, Приморье, Амур мужуудаас ирсэн олон компани загас мах биологийн нэмэлт амттан арьс арчилгааны бүтээгдэхүүн танилцуулж байна. Бүгд байгалийн цэвэр түүхий дээр хийгдсэн гин. Манай бүтээгдэхүүн ихэвчлэн далайн гаралтай. Далай тэнгисээс гарган авсан нэмэлт бүтээгдэхүүн юм. Манай ферм зэрлэг трипангийг өсгөн үржүүлж хамгаалдаг. Үүнийг хандалж капсул хэлбэрээр гаргадаг. Дархлаа болон хоол боловсруулах системд сайн. Бид өнөөдөр хяан болон махан бүтээгдэхүүн авч ирлээ. Харбин, Хэйхэ болон ер нь Хятадд мэддэг болсон доо. Олон хүн жил бүр ирж худалдаа наймаа хийгээд ирэх жил ирэх үгийг лавладаг болсон. Үзэсгэлэнгийн хүрээнд шинэ IT технологич мөн танилцуулагдаж байна. Өнөөдөр олон хамтрагч ирж уулзлаа. Бид дроны үйлдвэрлэгчтэй учирлаа. Манай симуляторт дроны бодит тон ихрүүдийг нэмснийг хараад манай симуляторт өөрсдийн дроноо нэмхийг санал болгож байна. Тэгэхээр эдний дроныг худалдан авсан хүмүүс эхлээд аюулгүй байдалд дроноо удирдах сурах боломжтой болох юм. Зарим оролцогчид ирээдүйн хамтын ажиллагаа төлөвлөж буй энэ үед зарим нь аль хэдийн бат бөх харилцаа байнгын худалдаа авагчдтай болжээ. Худалдаа авагчдаар зогсохгүй манай одоогийн түншүүд ирж байна. Тэд тун баяртай ирдэг шүү. Энд нэг дор уулзалт хэлэлцээрүүдээ хийждэг юм. Үнэхээр сайхан хэрэг. Сэтгэгдэл солилцох, шин түнш хэрэглэгч олох гайхалтай талбар. Үзэсгэлэнд ирсэн жирийн зочид ч идэвхтэй оролцогчид олон хүнд энэ шин зүйлийг нээж мэдэх, амтлах Оросын нэг хэсгийг авч харих гайхалтай боломж байлаа. Би 4 хайрцаг шоколад авлаа. Гэрээхэндээ бэлэг булган аваачнаа. Мөн 2 шил нэрсийн чанамал авсан. Хүүхдүүд манд дуртай юм. Бас чулуугаар зурсан 2 орос зураг авсан. Үнэхээр үзэсгэлэнтэй урлал байсан шүү. Бид Оросын бүтээгдэхүүнүүд чанартай, цэвэр байгалийн гаралтай гэдгийг мэддэг тул итгэж хэрэглэдэг юм аа. Энэ удаагийн Харбины яармагт анх удаа оролцож байгаа нэгэн шинэ төслийн жишээ бол Башкортостанаас ирсэн боловсролын хөтөлбөр юм. Тэд үндэсний сэдвтэй програмчлалын элемент бүхий хүүхдийн видео тоглоом танилцууллаа. Бидний зорилго бол BRI CS-ийн орнуудтай олон улсын програмчлалын тэмцээн зохион байгуулах. Энэ бол бидний мөрөөдөл, зорилго. Энд үнэхээр том үзэсгэлэн болж байна. Оросын маш олон сонирхолтой бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. Бид ийм технологийн шийдэл тоглоомоо үзүүлэх нь сонирхолтой болов уу гэж бодсон. Үзэсгэлэн худалдаа зөвхөн үзэсгэлэнгийн хэлбэрт бус захин худалдаанд ч онцгой анхаарч байна. Оросын бүтээгдэхүүн Хятадын онлайн платформудад эрчимтэй нэвтэрч байгаа юм. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш сайн боломж бөгөөд зардлын ихэнхийг Оросын экспортын төв хариуцдаг. Үзэсгэлэн хэдэн өдөр үргэлжилдэг баярал гэсэн үг. Харин энээс хойш Хятадын хэрэглэгч Оросын барааг хаанаас авах вэ гэдгийг мэдэх нь чухал. Тэр бүтээгдэхүүн интернетийн тавиур дээр, дэлгүүрийн лангуун дээр нь байх үлдэх ёстой.
Орос үйлдвэрлэл брендийн 11 дэлгүүр өнөөдөр Хятадд ажиллаж байна. Шинэ 12 дахь салбар Харбины яармаг эхэлсэн өдрөөс төв гудамжинд нээглээ. Ингэснээр Оросын чанартай баталгаатай бараа бүтээгдэхүүн харбинчуудын өдөр тутмын амьдралд илүү ойртжээ. Орос үйлдвэрлэл үзэсгэлэн яармаг зөвхөн худалдаагаар зогсохгүй этгэлцлийн тухай юм а. Энд харилцаа бий болж нэг аяга, нэг зүсэм шоколаднаас сэгэлсэн яриа, түншлэл гэрээ хэлэлцээр соёлын нөхөрлөлд хүрэгтэйг энэ үзэсгэлэн яармагийн жинхэнэ гол зорилго нь энэ юм. Зөвлөлтийн трактороос Хятадын дрон, нөхөрлөл ферм бол Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн бэлэг тэмдэг юм. 70 жилийн өмнө зөвлөлт холбоот улсаас Хятадд техник тоног төхөөрөмж гардуулж байсан бол өнөөдөр энэхүү аж ахуйн өндөр технологитой автоматжсан аж үйлдвэрийн төв болжээ. Өнгөрснийг хадгалж ирээдүйг хэрхэн бүтээж байгааг хамтдаа харцгаая. Энэ тариалангийн улиралд нөхөрлөл ферм ердөө 15 хоногийн дотор 36 мянган га талбайд үр тарьсан байна. Энэ нь 50 мянган гаруй хөл бөмбөгийн талбайтай дүүцэх хэмжээтэй талбай юм. Энэхүү богино хугацаанд үр дүнтэй ажиллах боломжийг Beidou навигацийн систем бүхэж жолоочгүй буудаа суулгах машин олгожээ. Буудаа суулгагч машинд оператор үрийг нь л ачаалж өгнө. Үлдсэнийг хиймэл оюун ухаан өөрөө гүйцэтгэнэ. Газрын геометр бүтцийг таньж хамгийн оновчтой замыг төлөвлөн үрээ тарина. Би энд ажиллаад 30 гаруй жил болж байна. Орчин цагийн аж ахуйн фермийн техникийн чадамж хэд дахин өссөн. Фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ч сайжирсан. Суулгац үр тарих чадамж 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 20 дахин өссөн. Одоо ухаалаг системүүд тариалтын бүх үе шатыг хяндаг. Үүнд дрон нь талбайг хянаж, ажил гүйцэтгэлийн шат дараалыг оновчтой төлөвлөхөд гол үүрэгтэй. Олон спектрийн мэдрэгч бүхий дроноор талбай нөхцөл байдал, үрийн ургалтын нэгтийг тодорхойлох боломжтой. Стандарт хэмжээнээс доогуур үр дүн гарсан хэсэгт нэмж үр суулгана. Ийхүү 30 орчим хувийн хүний нөөц 1 га тутамд 150 юаны зардлыг хэмнэдэг. Сүүлийн жилүүдэд фермд Хятадд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техникүүдийг өргөнөөр нэвтрүүлж байна. Гол шалтгаан нь эдийн засгийн үр ашиг. Ижил хүчин чадалтай Хятадын техник импортынхнаас 2 дахин хямд юм. Одоо бид 30 мянга гаруй техниктэй болсон. Үүнээс 80% нь Хятадын үйлдвэрлэл. Өнөөдөр нөхөрлөл фермийн механикжуулалт бараг 100% хүрээд байна. Тариалангийн механикжуулалт 70 жилийн өмнө зөвлөлтийн техникийн тусламжаар эхэлж байжээ. Тиймээс ч энэхүү фермийн аж ахуйг нөхөрлөл гэж нэрлсэн нь Хятад зөвлөлтийн хамтын ажиллагааны бэлэгдэл юм. 1954 онд зөвлөлт засгийн газраас Хятадд техник хангамжийн хөтөлбөрийн хүрээнд 98 трактор 100 компани өгсөн. Мөн хэдэн 10 зөвлөлтийн мэргэжилтэн ирж зөвхөн техникийн тусламж үзүүлээ зогсохгүй олон тооны Хятад мэргэжилтэнг сургаж бэлтгэсэн. Миний хажууд DT54 маркийн зөвлөлтийн трактор. Энэхүү цагуур Хятадын хөдөө аж ахуйг механикжуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн тракторууд өдөрт 20 га талбайг боловсруулж чаддаг. Энэ бол нөхөрлөл фермерийн шинжилэл хөгжлийн жишээ юм а. Нөхөрлөл аж ахуй өнөөдөр 110 мянган га тариалангийн талбайг боловсруулж байна. Өнгөрсөн онд нийт 900 мянган тонн ургац хураан авч 9 үйлдвэрлэлийн сүлжээг бүрдүүлэн үйлдвэрлэлийн нийт дүнг 4 тэрбум $4 хүрчээ. Хэрхэм үзэгчдээ энд хүрээд бидний энэ 7 хоногийн онцлог мэдээ өндөрлөж байна. Iced Global сувагтай хамт байснаар та бүхэн Монгол болоод хөрш орнуудын сонин хачнаас цаг алдалгүй мэдэх болно. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.